маргаан шийдвэрлэх хуулийн дээр улсын их хурлын парламентын бүрэг эрхийг бичсэн анхны ус болж түүхэнд үлдэх баг. За энэ бол мэрэгчдийн хувьд маш том оньгоо гэдэг бол санах хэрэгтэй. За хоёрт нь би маш утас үндсэн хуулийн тухай тайлбаруудыг зүгээр сэтгэл хөдлөлөөр хувийн бодлороо хэлж болохгүй. Монгол үндсэн хуулийн 29.3, Монгол үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2, түүний 3, 4, мөн 66 дугаар зүйлийн 3 төсийг энэ дээрээс нь уншаадахтаа маш утга байна. Энэ дээрээс уншаадахтаа та хэдийн ярьсан үгэн дотор үндсэн хуулийн үг үсэг маш их засвартайгаар болон гажуу тайлбартайгаар хувийн бодлоор илэрхийлэгдлээ. Одоо яг цагаан дээр хараар бичсэн текстийг уншаадах. 29 66-гийн 2. За, дөрөвдүгээр микрофон. Монгол Улсын үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3. Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 заасны дагуу оруулсан дүгнэлтийг улсын их хурл хүлээн зөвшөөрөөгүй бол үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана. 1, 2-т нь шийдвэрүүд байдаг. Бидний яриад байгаа 2, 3 бол үйл ажиллагаа гэж бид нар тайлбарладаг. 66 дугаар зүйлийн 2. 66 дугаар зүйлийн 2-т юу гэж заасан бэ гэхээр үндсэн хуулийн цэц энэ зүйлийн нэгд хэсэг заасан үндслээр дараах маргаантай асуудлыг дүгнэлт гаргаж улсын их хурлд оруулна гэж. Цэцийн 1995 оны бас ийм дүгнэлт байдаг. 2-4. Ерөнхийлөгч улсын их хурлын дарга ерөнхий сайдыг огцруулах улсын их хурлын гишүүнийг игүүлэн татах үндслэл байгаа хэсэг. Яг тийм учраас энэ цэцийн энэ 95 оны тогтоолол байм байлээ л дээ. Хэдийг нэ?